Хайгуулчин аав. Тус таасан хөрслөг бор царайтай, тас хархан, ширвэ хар сахалтай, хинч харсан сайхан Монголын нэг жавха, хайраа харамгүй тараагч, миний ганцхан шүтэн. Тийм ээ, би аавдаа хайртай. Миний аав эдэр залуу наснаасаа Эрдэнэс баялагийг хайж авсан хайгуулчин. Хийсэн, бүтээсэн ажлаар нь мөнхөд бахархаж явдаг. За би одоо 1983 оны 83 оноос эхэлж Эрдэнэ төвлөртөө ажил амьдралаа болсон даа. Тэгээд 2013 онд тэтгэвртэй гараас Эрдэнэ төвлөртөө 30 жил ажилласан. Эрдэнэ төвлөрт 1983 онд ороод геолог агуулгын анги байгуулагдсан. Участ хэсэг гэж байгуулагдсан байсан. Тэгээд тэр үед дандаа Орос өрөмтөгч нар Орос маструуд байсан. Тэгээ 83 онд анх геолог агуулгын участ өрөмтөгчөөр орсон. Тэгээд өрөмтөгчөөр орно өрмийн мастраар ажиллаж байсан. Тэгээд геолог агуулгын ангитай салшгүй амьдралаа олгосон даа. Миний өвөө анхдагчдын үлгийн нутаг Булган аймгийн Хотог өндөр сумын уугуул Дамдын сүрэнгийн Даш зэвэг гэж нутагта намын үүрийн дарга нэгдлийн орлогч даргаар олон жил ажиллаж байсан шудраг ажилсаг зангаараа түмэн олондоо хүндлэгдсэн буурай. Түүний хань гиндэн жамцын намжил сүрэн эмнэлгийн тогооч асрагчаар олон жил ажиллаж хүнийг хайрлах хүнд туслах нандин чанаруудыг бусдад түгээсэн нутгийн иргэдтэй хүнлэгдэж авсан буурай. Өвөөгийнх 8 хүүхэдтэй өнөр өтгөн сайхан айл. 2 дахь хүү Даш зэвгийн Эрдэнэ бэлэг гэж миний аав ээжийнхээ зан чанар бүхнийг өвлөн авсан хайр түгээгч бурхан аав. Ээж бол Булган аймгийн Тишг сумын. Аав маань Тишг сумын сум нэгдлийн орлогч даргаар олон жил ажилласан. Ээж маань хүн эмнэлгийн байгууллагад асрагч тогоочоор олон жил ажилласан тийм үү. Булган аймгийн Тишг сумын улсууд байгаа юм. За ээж аавдаа тэнгэрээс харж ирсэн байх бодвол хүмүүс ай явж байна, медаль авч байна гэдэг бодож байна да. Аав маань Дархны политехникийн сургуулийг өрөмдөгч мэргэжлэр төгсөн. Хөвсгөл аймгийн геологийн зураглалын экспедицэд 1981 оноос өрөмдөгчөөр ажлын гараагаа эхэлж байсан төвтэй. Улмаар 1983 онд Эрдэнэ төлдөрийн геолог хайгуулын ангид өрөмдөгч мэргэжлэрээ ажилд орж 2013 он хүртэл ажилласан. Ажиллах хугацаанд үйлдвэрийн даалгавраар Эрдэнэтийн овоордын нарийчилсан гүйцээх ажил, ашиглалтын хайгуулын өрөмдлөг, нөөц тогтоох гүйцээх хайгуулын ажлуудад 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан юм. Оюутны ширээнээс геологийн яамны томилтоор иржсэн бэ. Манай багш ялгаагүй бас Дархны болийг төгсөөл иржсэн. Тэгээд өрмийн техник шийдвэр мэргэжлийг эзэмшээд ирээл багштайгаа ирсэн. Багштайгаа тэгээд цуг ажиллаад өдний тэтгэврт гартлаад багш тэтгэвртээ гараад явсан дараа нь би тэтгэвртээ гарсан бас тийм л юм да. Сайхан бас үнэхээр бас чадвартай мундаг өрөмдөгч бодож байдаг. Яг манайхан болохоор яадаг манай багш чинь өөр юм дээр Оросын технологиор бол агуу байсан юу? Мундаг өрөмдлөгийн тий одоо сүүлд нь янз янзын технологиуд орж ирлээ ш. Урд нь бол тэр технологиор бол мундаг өрөмддөг тийм байлаа. Тэгээд сайхан хамт цуг ажиллаад өдөө хүртэл ингэж явж байгаа шүү дээ. Бид тэр бол Дархны болд байхаа оюунд байхын найзууд оо. Өрмийн ангийнхан. Ер нь тэр үечин дээр үечин өрмийн талын ганц бэлтгэжсэн Дархны политехникон байлаа шүү дээ. Бид хоёр тэгээд төгсөөд энэ маань юуны хөвсгөлийн геологт би Дорноговын цагаан сургын геолог товарл тэнд өрөмдлөгөөр өрмийн маасаар ажилласан. Тэгээд нэлээд эдэн жилийн дараа цуг Эрдэнэт ирж байгаа байхгүй. Эрдэнэт намайг ирсэн чинь энэ маань өрөмдөгч болсон Оросуудтай бид нэр олон жил ажилласан. Эрдэнэ төлөвлөрийн нэг
одоо нас нь уртсгаад байгаа шүү дээ. Богны хайгуул, ачаалтын хайгуул гэж ийсэн. Тэнцэн л жинхэнэ хөдөлмөрлөж явлаа бид хоёр. Сайн манай найзууд ер нь авиатлаг чадварлага өрөмжгч. Тэр үед чинь бидний үед чинь одоо юм техник муу хөгжсөн байсан Оросын технологи л байлаа шүү дээ. Оросын технологи юу хүч их оюун их шаарддаг, ухаан шаарддаг тийм. Тэр үед бидний хөдөлмөрж явлаа. За бэлгээ бид нар ч одоо бас л одоо эндээс тишгээс одоо 8 дугаар анги төгссөн хүүхд очиж байсан дархны болд. Би болохоор бас 8 дугаар анги төгсөөд налахад 10 жил төгсчээд очижсэн. Тэгэл 1974 оноос хойш л одоо тэгэл холбоотой л өдөө хурж байгаа бол судалтай ер нь бол. Би яг завсарна дээд сургууль төгсөөд удирдах ажил хийгээд ингээл ерөнхий инженер, механик одоо ингээл удирдах ажлыг хийгээд л явж байсан. Миний удирдлаганд л ажиллаж байсан хүн л дээ. Хүн чанарын хувьд л ажилсаг маш одоо ингээл ер нь өрмийн одоо ажил дээрээ бол одоо ингээл ерөөсөө нэг хүн чинь нэг завсартан зогсоод тамхи татаад суугаад амраад байдаг шүү дээ. Ээлжинд гарч авсан. Тийм байхгүй. Яг л одоо өрмийнхаа ирчааган дээр хажууданд яс одоо ингээд зогсоол ээлжийн 8 цаг 12 цаг ажиллаж явал 12 цаг ирчааган дээр л байдаг л. Ийм л ажилсаг мундаг хөдөлмөрчлөлтэй. Тийм. Өрөмдлөгийн ажилдаа мэргэжлийн хувьд бол чадварлаг маш одоо энэ өрөмдлөгийн ажилч бас их нарийн ажил шүү дээ. Газрын гүнд өрөмдөөд энэ чулуулаг дээж гаргаж ирнэ гэдэг чинь маш нарийн одоо хүний чадвар шаардсан ажил. Тэгээд чадвар муутай хүн бол одоо ингээ өрөмдлөг газрын гүнд одоо өрөмдөж жагаад үнэтэй алмазан одоо хоршим шууга газарт хаях ингээ ус мусын тохируулахгүй шатаах ингээ хохирол очирдог байхгүй. Тийм одоо гаргадаг бол одоо чадварлаг л хүн л дээ ер нь бол. Би тэгж л одоо чадварлаг сайн мундаг ажилсаг тийм л гэж л одоо хэлэх байна ер нь бол. Хайгуулчийн зүрхний бяцхан жиргэн бий байгаа юм. Уужуу бодол уяхан сэтгэлээ харцсандаа нуугч. Уул хайрхан шиг дүнхийн сүндэрлэгч миний аав. Ухаалаг төрхөөрөө биднийгээ өсгөхдөө тал шиг уудам ухаарлыг олоо байлгүй. Битээр нэг нутгийнх Булган аймгийн тишгсэн байх. Тэгээд хөдөөний 8 жилийн сургуульд битээр 2 насны зөрүүтэй тэгээд хөдөөний сургуульд ахтаа л уг нь бие биенээ мэддэг байлаа. Тэгээд манай хүн чи надаас 2 ангийн дээр байсан. Тэгээд дархны политикум. Тэгэхээр чи манай багш гэдэг нь одоо битэрийг Улаанбаатарт ажиллаж ингээд хаяа Эрдэнэттэй ирэхээр зэрэг сүйд болцгоо нэрээс уулзцаагаад та хаавын ирчээ юу очиж зоолгоо нэтэргээл зөндөө ирнэ манайхаар тий. Битэр ч одоо 83 оноос хойш гэдэг ч одоо 41 жил болж байгаа. Тэгээд том охин маань 84 онд төрөөд 88 онд нэг охин 97 онд нэг хүүтэй. Ингээ 3 хүүтэй. Одоо тэгээ 3 хүүтэй дагаад Улаанбаатар руу шилжээд Улаанбаатар айл болчиход байгаа. Би олон шавьтай одоо нэгэн цуг явж байна. Бас л тэтгэвд гарцсан энэ шав маань. Олон шавнаар өрөө хүүхдүүдтэй би одоо эзэн хичээл заяа хичээдэг гэж хэлж байнгалдаг. Шавнаар маань бол ер нь тэрнээс олон шавнартай болсон доо. Одоо цуг явж байгаа анхны шав Бадрах баяр, Мөнх баяр гэл. Мөн олон шав байгаа надад. Тэр маань одоо зарим нь ажиллаж, зарим нь одоо тэтгэвртэй гарцсан цуг. Тэтгэврийн улсууд болцсон л явж байна та. Ажлаа мундаг мэддэг, өөрийнхөө чадварыг яадаг тийм л хүнтэй одоо мэрэгссэн гэх юм. Манайхан дотор одоо манай өрөмтгчнс дотор бол ер нь одоо дорж гээд нэг мундаг өрөмтгч байсан. Тэрний дараагийн 2 дахь монгол хүн нь бол байж ирсэн. Намайг ирж хахад энэ хоёрыг л ярьдаг байсан. 2 мундаг өрөмтгч. Тэгээд чи нэг мундаг Орос өрөмтгч нар байхад энэ хоёр ч л ер нь Монголоод олгоолж өрөмтжсэн. Тэгээд айгүй мундаг өрөмтгч.
чадвартай осууд байсан. Ямар санд эднэртэй чинь гарах гэж хүмүүс яаж яхад би л одоо аз яаж таарсан тэгээд гараад өрнөлгийн ажлыг хийж эхэлсэн те. Тэгэл энэ хүнээсээ сураал тэгэл залгамжлал явж байгаа юм дээ бай. Наваач би чинь дөнгөж сургууль төгсөөд ирж ирсэн. Тэгээд хайны жилчгүү нэг явган хүүхд сургууль төгсөөд ирж хахад энэ хоёр чинь манай сэмжээгч мундаг айгүй сайхан тийм мундаг найрсах усууд байдгийн. Тэгээд бүр аав ээж нь ч хүртэл тэр би ингээл одоо ноолоос угаа цуг очиход аав ээж хоёр нь битрийг хоол цай хэцүү хүлээгээл байж идэг. Тийм л гоё байсан. Одоо баярлалаа л хичээлээ да. Тэгээд одоо улам сайхан урт наслаараа тий өрөө хөвгтэй тий ер нь сайхан үндэ өөр одоо юу гэх вэ бас нэг тийм сайхан хүнд нэг тийм хөлөмөр хийвэл өстой нэг давс хийвэл нэг уust гэдэг шиг ер нь тийм ажлыг нэг хийвэл ер нь уудгүй тийм мундаг хүн л дээ ер нь махруу тийм тэрүүнд л одоо яаж явах юм да баярлж байгаа сайхан бас нэг юм өстой ажлыг бол мундаг зэгцтэй гэдэг сайхан тэгээд тийм л үндэ 2004 онд уулуурхай хүнд үйлдвэрийн яамны тэргүүний геологч 2006 онд Монгол улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн хүндэт металлыг аав нь хүртсэн. 2014 онд Алтан гацсодон 2024 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж төрийн хайр хишгийг хүртээсэн нь аавын минь олон жилийн нөр их хөдөлмөрийг үнэлсэн үнэлэмж гэж бодож байна. Энэ төрийн өндөр одоо медалыг одоо би сая цагаан сарын өмнө авсан. Тэр төр засаг маань одоо миний хийж бүтээсэн ажилд үнэлж өндөр шагнал өгсөн баг бас манай энэ цехийн удирдлага хамт олон өх улсууд дэмжсэнтэй ер нь тэгээд ажиллаа хийжсэн л гэж одоо медаль өгсөн баг гэж бодож байна. Одоо энэ хамт олон гэр бүл хандаа өр хүүхдүүдтэй найз нөхдүүдтэй бүдэнд нь сайн сайхныг хүсье. Эрүүлэнхийг өрөөе. Манай хүн чинь их цайлган сайхан сэтгэлтэй хүүхдүүдтэй маш их хайртай хүүхдүүдтэй нуурж унана. Тэгээ ажил төрөлтөө бас их хичээлтэй. Тэгээ мэрэгжлийн ур чадварын сайтай гэж гэр бүлдээ их хайртай. Тэр зангаар нь их бахархаж явдээ. Ерөнхийдөө их оюуны потенциал өндөртэй хүн. Ном их уншдаг бас бас мундаг талууд их бий. Бие бодож урт наслаарай л гэж хэлдэг. Тэ. Хүүхдүүдтэйгээ удаан амьдрын шүү хамтдаа л гэж ярьдаг тэ. За найздаа хөдөлмөрийн говийн улаан тугийн одоо авсанд нь баярлж байна. Тэгээ энэ чинь олон их шавнартай. Тэгээд шавнар нь одоо энэ үйлдвэрт ажиллаж байгаа. Тэгээ найзан заа чинь нэрүүлэх сайн сайхны хүсэрээ. За эрдэнэлэгтээ одоо хөдөлмөрийн төр засагт одоо хөдөлмөрөө өмнөлүүлээд Монгол улсын одоо хөдөлмөрийн говийн улаан тугийн одонгоор шагнагдсанд одоо баяр хүргэж байна. Одоо эрүүлэн аз жаргал сайн сайхан юу сансан хүслэн сэтгэлчлэн бүтэж байхын эрүүлэг дэвшүүлье. Би чинь одоо өрөмдлөг хийгээд ингээд дээжийг авдаг байсан. Энэ мэрэгчлэн хүн байгаа. Тэгээд өрөмдөгчийн ажлаа энэ хамт олноо хараад байсан. Сэтгэл хөдлөж байна, баяртай байна. Тэлийн байр маань сайхан байна. Залуучууд маань сайн өрөмдөж ажлаа сайн хийж байгаа юм байна. Намайг байсан үеэс хамаагүй сайжирсан байна уу? Гоё болсон байна. Ажлын байрын эмх зэгц сайтай байна. Ажлаа сайн хийгээрэй дүүнэртэй захимаар байна. Өрөмдлөгийнхээ ажилтад өрөмдлөгөө сайн хийж ажлын өндөр бүтээл гаргахыг хүсэж байна да. Миний аав одод ертөнцийг холбогч хүү. Овоо тахилтын эзэн хүү. Онгод тэнгэрийн найрагч хүү. Омоглон Монголын анчин хүү. Миний аав сайхан нутгийн ухаалаг хүү. Сайн аавын бахтам хүү. Сайхан ээжийн минь сүлдэт хань. Миний аав үр бидэндээ бурхан шүтэн билээ. Чимээ тарлаа энэ чимээ хайгуулчны дуу эрдийн харун хойд гэрэл гарлаа энэ гэрэл хайгуулчны гал
хайгуулын мөрөлдсөн эгшиг дууны урлагийн цурай хатсан энгүй баян амьдралын голомдрах энхийн голомт тулгын галаасан эцэнгүй удар чимээ тарлаа энэ чимээ хайгуулсны дуу эрлийн хар хойд гэрэл гарлаа энэ гэрэл хайгуулсны гал эцэнгүй удар чимээ тарлаа энэ чимээ хайгуулсны дуу эрлийн харун хойд гэрэл гарлаа энэ гэрэл хайгуулсны гал хайгуулсны гал